Миний хүү бусад хүүхдүүдийн мэдэрдэг зүйлсийг адилхан л мэдэрдэг. Бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг. Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Радиогийн 1-р студид найруулагч Мизүү, хөтлөгч Оюка, Одконор байна. Тэгээд өнөөдрийн манай зочин болохоор их онцлогтой юм байна. Яагаад тэгэхээр нөгөө удахгүй 4 сарын 2 маань болох гэж байгаа. Тэрний талаар бид нэр ярилцсанаа. Дэлхийн аутизмыг таниулах өдөр болох гэж байгаа. За тэгээд өнөөдрийн манай зочноор Аутизм Монгол ан төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал мөнх оргил маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бид нар өнөөдөр сэдв нь болохоор алхам алхмаар гээд гарын авлагын талаар ярилцсан. Мөн дээрэс нь одоо удахгүй болох өдрөлгүүдийн талаар ярилцсанаа. Зөвхөн хоёрнд болох өдрөлөг биш те. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийнхаа асуултыг болохоор би эхний асуултыг нэг сонирхолтой асуулт тавьмаар байна л да. Бид нар нөгөө нэг сайн хоёроо. Ойр тэрэг гоё догтлж байна уу? Тийм догтлж байна. Одоо маргааш 4 сарын 1 бидний одоо нөгөө гол ажил хийдэг сар эхлэх гэдэг тийм. Тэгээд одоо бид нар нөгөө аутизм гэж яриад байдаг тий зөндөх ярьдаг. Тэгсэн мөртлөө нөгөө түүхийн нас сайн мэддэггүй шүү дээ тий. Тэгэхээр яг эхнийхээ асуултыг аутизмын талаар ойлголт те түүхийн талаар товчхон яриад өгөөч. Тэгээ энэ өдрийн сайн байцгаана уу? Тэгээд би нөгөө алхам алхмаар гээд гарын авлага манай байгууллагаас одоо 2 дахь хувилбар нь арай жоохон сайжруулсан тийм хувилбар нь. Энэ хувилбартаа нөгөө түүхийн талаар нэг жоохон дурдж оруулсан байгаа. Тэгээд сонирхолтой юм болов уу? Эцэгчүүд одоо сонирхож байгаа хүмүүс бас сонирхож судлаасаа гэдэг үднээс түүхийн талаар нь оруулсан байгаа. Тэгээ бид нөгөө аутизм гэж ярихлаэр одоо нөгөө орчин үеийн нэг эмгэг юм шиг ойлгогдоод байдаг. Гэтэл яг эрт тэр үед байсан гэдэг тухайл ерөнхийдөө нэг дурдж оруулсан юм. Тэгээд яг нөгөө аль биесны бичиг баримтанд одоо дурдгдсан тийм түүхүүдийг л цуглуулж байгаа гэсэн үг. Бас мэдээж дурддаггүй зөндөө олон тохиолдлууд байсан бах. Тэрийг бол үүсэхгүй. Тэгээд ер нь бол нэг 16 дугаар зууны үеэс л аль биесны бичиг баримтад дурддагдж явсан гэдэг тийм одоо эрдэм шинжилгээний тийм пеперүүд байдаг. Тэнцэнээс би одоо сонирхоод нэг жоохон судалгаа хийж үзсэн. Тийм тэгээд түүхийн хувьд гэх юм бол хамгийн анхны зохиол бүтээлд дурдгдсан Мартин Лютер гээд юу байдаг? Германы одоо номлогч тэгээд философч юм байдаг. Мартин Лютерийн Table Talk гэдэг нэг тийм харилцаа яриа маягийн одоо зохиол бүтээл гэдэг. Тэр зохиол бүтээлд анх 12 настай хүүхдийн тухай дурдсан байдаг. Тэгээд түүх судлаачид мэдээж нөгөө бичсэн тэр бичвэр дээр нь судалгаа хийж байгаа гэсэн үг. Бичвэр дээрээс нь за энэ хүүхд нэр аутизмтай байх магадaltaй байна гэдэг тийм юу тавьж байгаа гэсэн үг. Оншийг тавьж байгаа гэсэн үг. За энэ дээр болохоор юу гэж дурдсан байдаг вэ гэхээр энэ Мартин Лютер болохоор Германы нэг сүмийн номлогч яг аль хэсэг гэдгийг би нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ Германы нэг номлогч, сүмийн номлогч тэгээд тухайн тосгоных нь хүмүүс болохоор ойгоос нэг 12 настай хүүхэд олсон байгаа юм. Тэгээд тэр хүүхэд нь болохоор огт ярьж чаддаггүй. Яг амтналаг тийм зан чанарууд төлөвшсөн. Тэгээд ер нь бол махыг түүхээр нийтдэг гэх мэтчлээ ингээд тэгэнгუთ бүр ингээд янз бүрийн тийм хоолны сонголт байхгүй зөвхөн нэг төрлийн зүйл иддэг, огт ярьдаггүй, одоо хүмүүсээс айж цухтаагаад исэн гэх мэт шинж тэмдгүүд дээр нь дуртаад нэрийн аутизмтэй хүүхэд байх магадaltaй байна гэдэг тийм шинж юунууд тавьсан мэлээ. Сонирхолтой санхуудаа сонсч. Тэгээд Мартин Лютерийн Table Talk гэдэг номыг хэрвээ болоод бас уншаад үзэх юм бол бас илүү тодорхой сонирхолтой зүйлүүд гарах юм болов гэж би бас бодож байгаа. Энэ нөгөө яг аль биесны нөгөө тэмдэглэгдэж үлдсэн нөгөө анхны баримт гэх юм бол аутизм гэсэн үг нэр томьёо байхгүй. Аутизм гэсэн нэр томьёо мэдээж байхгүй. Гэхдээ нөгөө шинж тэмдгүүд нь бол яг байгаад байгаа. Тийм тохиолдол байгаа. За үүний дараа болохоор 1747 онд нэг Хьюгийн хэрэг гэдэг нэг хэрэг болсон байгаа. Англи Шотландд болсон хэргийн талаар. За энэ дээр болохоор нөгөө ямар нийтдээ өв задламжлах тийм хөрөнгөтэй холбоотой нэг
маргаан өссөн. Тийм үүн дээр айгүй тодорхой тэмдэглэгдсэн байт юм лээ. За энэ Хью Бэллер гэдэг нэг хүн байгаад байгаа. Энэ маань болохоор мэдээж үе залгамжилсан нэг газрын эзэн байсан юм шиг байна. Энэ хүн одоо ихнэр аваад ихнэртэй байжгаад өнгөрснийхэн дараа болохоор эд хөрөнгийг нь хин эзэмших вэ гэдэг дээр юунууд маргаан өсдөг. Түүн энэ маргааны явцад нөгөө Хью Бэллерийн талаарх нөгөө ихнэрийнх нь ярьсан зүйлүүд дээр нь дүгнэхэд энэ хүн яг аутизмтэй байна гэдэг тийм юу гарч иж байгаа. Шинж тэмдгүүд амар тодорхой гарч ирж байгаа. Тэр шүүх хурдлын тэмдэглэл дээр болохоор Хью Бэллерийг болохоор нэг төрлийн хувцаал өмсдөг, ерөөсө шинэ хувцас өмсгөөс татгалздаг, ууралдаг. Гэхдээ тодорхой нэг асуултуудад хариулдаг байсан гэх мэтлийн юм яг шинж тэмдгүүдийг нь харуулсан байдаг. Тийм. Тэгээд эхнэр нь болохоор ингээд асарж халамжилж одоо хамт амьдарсан. Тэгээ би хөрөнгийг нь авах хэрэгтэй гэдэг байдлаар тий маргаан өсгсөн хэрэг дээр бас тэмдэглэгдсэн байдаг. Тэгээ нөгөө түүх гэдэг чинь өөрөө нөгөө хамт амьдсан ярианаас гадна ямар нэгэн бичиг баримт дээр үлдсэн байх хэвээр. Тэр утгаараа бас энэ Английн одоо хууль зүйн түүхүүд дээр бичигдүүлсэн хэрэг байгаад байгаа. За тэрний дараа бүр нэг амар сонирхолтой бас 1788 онд Авероны Виктор гэдэг нэг хүүгийн талаар. Энэ болохоор нөгөө Итали, Францын эрдэмтэн бас ойгоос Викторгийн хүүхдийг олсон байгаа. Виктор гэдэг нөгөө дараа нь нэрлсэн. Тэгтээ хүү олсон. Тухайн хүүхд нь болохоор бас л нэг 12, 13 нас орчим настай байсан. Тэгээд энэ Викторийн талаар одоо сонирхолтой нэг юу гэх юм бол нөгөө Маугли гэдэг байгаа шүү дээ. Мауглигийн хүүхэлтэй байдаг. Мауглиг энэ Викторийн дүрээс санаа авсан байх боломжтой гэд ярьдаг. Тэгээд энэ Виктор гэдэг хүүхд болохоор муу адилхан нөгөө нэг тэр Мартин Лютерийн олсон хүүхдтэй адилхан одоо хэл яриа хөгжөөгүй байсан. Тэгээд бас харилцаанд орж чаддаггүй. Тэгээд хоолны сонголтууд нь бас амар сонин байсан гэж бичигдсэн байдаг. Тэгээд олсон яг эрдэмтэн маань энэ Викторт хэл ярихыг зааж өгсөн. Харилцаанд орохыг зааж өгсөн байдаг. Гэхдээ хэдэн жилийн дараа бас нөгөө хүмүүсийн нийгмийн орчноос цухтагаад бас орс урахгүй алах болсон тэмдэглэл байдаг. Тийм. Энэ номон дээр болохоор нөгөө нэг энэ тухай ингээд нэг багсаг дурдсан байгаа. Тэгээд нөгөө манай номны зорилго нь угаасаа эцэгчүүд одоо хүмүүс сонирхож байгаа хүмүүс өөрсдөө цаашаа үүний санаа аваад судлаад үзээсэй гэдэг тийм зорилготойгоор ерөөхдөө. Гэтэ ийм түүхүүдийн талаар энэ талаас нь ерөөсөө сонсож байгаа юм тий. яг Нэр альбисны нэр томьёо гэж тэрнээс хойш. Тийм. Одоо нөгөө аутизм гэдэг нэр томьёо бол тэгэл 1900 гэл явдаг штэ. Тийм. Тэрнээс өмнө болохоор нөгөө нэр томьёо байхгүй ч гэсэн. Шинж тэмдгүүд нь байсан л байна. Тийм. Тэгээд ер нь Монголч гэсэн анх нөгөө аутизм гэл би охиныхоо оншийг мартчихдаг ш нь. Манай охины онш чи юу лээ гэх нэрээс асуудаг. Тэгэхэд бас л тэр онш тавьж эхлэхээс өмнө бол бас л яг нэр томьёо байхгүй ч гэсэн энэ бол байжлээсэн тийм. Одоо тэгээ бас энэ тийм бичвэрүүд байгаа л бах та. Тийм. Сайн судлаад одоо түүх сонирхдаг тэгээд аутизмтай холбоотой хүмүүсийг л сайн судлах юм бол янз бүрийн сонирхолтой бичвэрнүүд гарч ирэх боломжтой. Манай нөгөө 12 дугаар зуун Чингис хааны үе мөр дээр одоо бичвэрүүдтэй байгаа даа. Тийм байх боломжтой шүү дээ. Нэг тийм хүн байсан даа гэлээ. Тийм. За энэ түүхийн талаар сонсох ёстой сонирхолтой юм байна. Тийм. Яг энэ түүхийн нөгөө нэг яг дундад зууны үеийн хэсэг нь л байгаа. Тийм. Тэгээд нөгөө 19 дугаар зууны үе тэгээд орчин үе гэдэг нэг орчин үеэс нэг яриач. Орчин үеэс ивэл зүгээр яг нөгөө аутизмыг одоо шинжилж судлаад одоо юу гэдэг одоо бол яг оргил үе нэх юм да. Тэр одоо энэ орчин үед одоо юу гэдэг хамгийн гол нөгөө төлөөлөгчдүүдээс нь дурдсан байгаа. Энэ нөгөө ялгаахан оншуудын талаар спектрум гэдэг ойлголтыг оруулж ирсэн хүний талаар тэгээд аутизмтай хүүхдүүдийн тань мэдхүй болон одоо эмпати чадварын талаар судалгаа хийсэн тэр гол төлөөлөгчдийн талаар ихэд дурдсан байгаа. Тэгээд энэ чинь нөгөө бүгдээрээ биш хамгийн нөгөө алтартай тэгээд гол нөгөө хувь нэмэр оруулсан хүмүүсийн талаар дурдсан байгаа. Ийм гарын авлагыг авч уншмар санагдчихлаа. Бид нөгөө бас нөгөө аутизмын түүх гэж ярихлаар нөгөө Лео Каннер гэдэл ярьдаг штэ эхэлдэг штэ. Нөгөө Аспергер, Ханс Аспергер гэж эхэлдэг. Гэтэл ингээд бас сайн хараад судаад үзэх юм бол энэ нөгөө Оросын эрдэмтэн одоо
Сухарева гэдэг нэг эрдэмтэн байгаа. Тийм одоо сэтгцэн юмч хүн байгаа. Одоо 1915-аас хойшоо онд одоо зохиол бүтээлүүдийг хэвлүүлсэн эрдэмтэн байгаа. Энэ эрдэмтэн анх нөгөө одоо хүүхдийн шизофрен энэс ялгаатай гэдэг нөгөө ойлголтуудыг оруулж ирсэн. Тэгээд нөгөө юу гэдэг энэ одоо аутизм гэдэг ойлголтоос өмнө нөгөө аутизм гэдэг нэр томьёо гараад ирсэн байсан байхгүй. Тийм. Тэгээд энэ Сухарева болохоор яг энэ хүүхдийн шизофрен гэдэг онцтой хүүхдүүдийг за энэ яг шизофрен биш юм байна. Тэгэхээр энэ яг нөгөө аутизм гэдэг нэр томьёотой илүү тохироод байна гэд анх бас яг холбож өгч исэн хүн. Тэгээд ер нь бол яг аутизмыг яг ялгасан анхны хүн Сухарева гэдэг орос эрдэмтэн. Тийм. Нөгөө Лёганар хин хоёр болохоор Ханс Аспбергер хоёр болохоор энэ эрдэмтний одоо тэр зохиол бүтээлийг мэдчихсэн байгаа байхгүй юу? Анх уншсан. Одоо бид нар чи яг тэр хэнийг яриад байгаа тэр чинь 1947 гэдэг шүү дээ. Тэ яг Аспбергер аутизм гэдэг нэр томьёо гарсан үе чинь тэр талаар нь яг энэ биднэрт одоо Монголд байгаа ном гарын авлагууд дээр л байгаа байхгүй. Тэгэхээр илүү тэрийг бид нар яриад байгаа. Тийм. Тэгээд нөгөө өмнөх яг түүх судлахаар урд нас өөрхөн мэдсэн. Тийм. Одоо энэ Сухарева нөгөө нэг орос хэл дээр хийсэн зохиол бүтээлүүд бас герман хэл дээр хэвлүүлээд нөгөө Германы нөгөө одоо юу гэдэг эрдэмтдийн донд хилцүүлж исэн байгаа байхгүй. Тэгээд угаасаа тухайн үед нөгөө герман хэл дээр хэвлүүлэх нь угаасаа хамгийн том одоо амжилт гэж үзнэ. Тэгэнгუთ энэ Мэн Аспбергер, Лёганар хоёр болохоор герман тэгээд Аспбергер нөгөө юуны гитлерийн намд байсан. Тийм учраас нөгөө Сухарев маань еврей гаралтай хүн байсан. Тэгээ бас энэ үзлийг нэг нөгөө зохиол бүтээлтэй дурдж байгаагүй. Тийм болохоор нөгөө хүмүүс ерөнхийдөө мэддэг юм билээ. Тийм. Америкт бол жишээлбэл анхны одоо аутизм талаар ярьсан хүн гэх юм бол Лёганар гэл яриад яваад идэг. Гэтэл нөгөө Лёганар нь өөрөө Аспбергертэй хамт ажиллаж ирсэн. Тэгээ Аспбергер нь болохоор Сухареваас санаанууд авсан хэмчлэн ингээ хөврөөд явах боломжтой. Урагшаага хөөгөөд үзье. Урагшин жоохон хөврөөлээрээ. Олон судлаад. Аюу сонирхолтой юм билээ. Тийм түүхийн талаар ингээд хараад үзэх юм бол. За бид нэр тэгвэл энэ гарын авлагыг авах юм бол яг энэ гарын авлага маань болохоор яг нөгөө анхан шатны урд нь байсан гарын авлагаа илүү дэлгэрүүлээд нэмэлт мэдээлэлүүд оруулсан гэдэг чинь. Энэ гарын авлагыг авч уншвал энэ түүхийн талаар бас товч мэдээллүүд үе үеийн түүхээс товч мэдээллүүд бас авах нь. Тийм, товч мэдээллүүд авах боломжтой тийм. Гол санаа нь тэр шүү дээ нөгөө өөртөө ингээ хайгаа судлаад үзээсэй. Тийм, ерөнхий ойлголтууд одоо жишээлбэл ингээд анх уншаа авч байгаа хүүхдийн эцэг эхүүд одоо ингээд одоо яах вэ гэд яваад идэг. Амар удаан байдаг. Тэгэхээр нөгөө эхлээд нөгөө аутизм гэж яг юу юм бэ? Яг ямар учиртай эмгэг юм бэ гэд одоо таньж мэдэх хэрэгтэй. Таньж мэдээд ойлгоод явхлаар дараагийн зам ингээ харагдана. Тэр утгаараа ингээд юу гэдэг одоо бид нар шиг прос хүмүүс зориулаагүй. Юу гэдэг одоо өөрсдөө хэмжээд тийм. Тэгэхээр анх одоо аутизмын талаар сонирхож байгаа хүмүүс зориулсан. Тийм. Хаашаа харах уу? Ер нь хаашаа чиглэж явах хэрэгтэй вэ гэдэг талаар. Гарын авлага ярьсан дээр гарын авлагын талаар товч бас мэдээлэл хэлчихээ. Тэ шууд үргэлжлүүлээд. Юуны би ч 2014 онд анх яг аутизмыг таниулах сарын хүрээнд зурагтаар Аутизм Монгол ан төрийн бас байгууллага маань кино хэлэлцүүлэг явууллаа. Тэгээ яг тэр кино хэлэлцүүлэг дээрээс манай нөхөр тэрийг сонсож байгаад энэ манай охины талаар яриад байгаа юм биш үү гэж анх мэдчихсэн. Тэгэхээр аутизмыг таниулах сар гэдэг бас айгүй чухал. Айгүй олон хүмүүс хүүхдийнхээ оншиг бас тэндээс гадралж мэдэж эхэлдэг. Тэгээд энэ гарын авлага дээр яг одоо хүүхэд нэг өөр байгаа. Тэгээд тийм эцэг эхчүүдэд зориулагдсан гэж ойлгоод байгаа. Эсвэл бас дөнгөж онцлогдсон. Тийм. Гарын авлагын талаар тавьч дуртаач. Яг манай гарын авлага нэг хоёр үндсэн хэсэгтэй. Эхлээд нөгөө аутизмыг ойлгох гэдэг нөгөө түүх, тэгээд шинж тэмдгүүд, тэгээд онцлогооны юунууд шалгуурууд байгаа. Онцлогооны шалгуурууд гэдэг нь ерөөхдөө нөгөө шинж тэмдгийг яаж харж онцлох вэ гэдэг талаар нөгөө DSM-5, ICD-10-11 нөгөө эмгэхийн юунуудын ялгаах онц тавих тэр зарчмуудын талаар ерөөхдөө дурдсан байгаа даа. Тэгээд одоо нэгдүгээрээс энэ төгсгөл хэсэгт нь болохоор
үндсэн нөгөө аутизмтэй хүүхдэд ажилладаг арга барилуудын танилцуулгын талаар бичсэн байгаа. Сул талууд нь юу юм, давуу талууд нь юу юм, нэг хэд хэдийг дурдаад бичсэн байгаа. Тэгээ хоёрдугаар хэсэг нь болохоор ерөнхий гэрийн нөхцөлтэй яг ямар байдлаар ажиллах вэ гэдэг талаар. Тэгээ нөгөө өмнөх гарын авлага суурьтай тэр хоёрдугаар хэсэг маань. Тэгтээ бас нэмэлтээр нэг хэд хэдэн зүйлүүд нэмж шинжилж оруулсан. Тэгээд бас хүснэгтэй энэ жоо шинжилгээ тийм хүмүүс хийсэ. Эцэгчүүд гэхээс гадна бас нөгөө багш нарт бас гарын авлага бас зүгээр те нөгөө анханд шатан дээр яг ямар ялгаатай энэ яах юм гэдгийг бас багш нар маань сонирхоод үзээсэй гэж үзэж байна. Нэгэнд гарын авлага ярьсан дээр юугаа ярьчээ. Нөгөө одоо энэ нөгөө юугаа танилцуулах нөгөө 4 сарын 4-нд одоо Аутизм Монгол андынхаа маань өдрөлөг зохион байгуулах гэж байгаа шүү дээ. Түрүү жил бас нөгөө зохион байгуулж ирсэн. Тэгэхээр энэ өдрөлгөөр түрүү жилийнхаа ялгаатай байдал нь нөгөө энэ гарын авлага танилцуулах маягаар явна гэж байгаа. Энэ талаар бас тийм яг энэ нөгөө нэг номын өдрөлөг маягийн. Гэхдээ нөгөө номонд орсон агуулгуудаасаа бас жоохон тайлбарлаад таниулаад явах зорилготой өдрөлөг байгаа. Тэгээд 4 сарын 4-нд holiday ингээд зочд буудалд болно. 12 цагаас болно. Тийм байгаа. Амралтын өдөр. Би нөгөө holiday гэсэн чинь андуурадс нөгөө тэнгисийн хажуудлын holiday юм билээ шүү нахаа. Тэнд зөвлөлтөөрөө ямар нэгэн бөмбөгрийн хой талд. Тэгээд яг нөгөө үнийн талаар бол яг тодорхой яг мэдэхгүй байна. Нөгөө хэвлэлт ч бас айгүй зардал нэртэй мэлээд юм. Тэгээ манай одоо номыг хэвлүүлэхэд бас туссан хэд хэдэн газрууд байгаа. Тийм. Одоо яг одоо бас шууд санахгүй байгаа тийм. Тэр газруудаа баярлаа. За тэгвэл номын өдөрлөг дээр ном маань бол борлуулагдах юм байна. Сонирхсан хүмүүс очиж авч болох юм байна. Тэгээд номын танилцуулга бас дэлгэрэнгүй одоо хүмүүс бас хүргэх юм байна. Тийм арга хэмжээ. Танилцуулга бас дэлгэрэнгүй. Тийм манай аутизм Монголынхаа маань ер нь ингээд яг 4 сарын аутизмыг таниулах дэлхийн өдөртөө холбогдвол инхний Бямба гараг болгон өдөрлөгөө зохион байгуулдаг. Нодлонгийн өдөрлөг бүр бас надад бүр айгүй ойрхон байсан. Өсвөр насны хүмүүсийн талаар. Тэгэхээр одоо энэ удаагийн онцлог нь болохоор илүү шинэ хүүхдүүд шинэ онш сонссон. Эсвэл шинээр одоо хүүхдээ аутизм мөн ч байж магадгүй биш ч байж магадгүй эргэлдэж байгаа бас эцэг эхчүүд. За дээрэс нь ангит нь шинээр өөр хүүхд тийм байна да гэж бодож байгаа багш байх юм бол нээлттэй. Тийм нээлттэй. Өндөлбөргөө угаасаа жил болгон нээлттэй өссөн үнд үржирж болдог. Тийм. Нөгөө нэг 4 сарын зорилго нь угаасаа тийм. Тэгээд өдрөлийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Autism Mongolia гэдэг пэйж утсан. Тийм Autism Mongolia гэдэг пэйж утсаас мэдээлэл авч болно. Тэгээд 7013 40 55 өөрчлөгдсөн. 53 миний мэддэг 7013 40 53. Тэр дугаараас бас мэдээлэл 14 онд тийм дугаартай байсан юм да. Ямар нэг хүмүүс амар их асуудаг нөгөө бүртгүүлэх үү оролцохдоо төлбөртэй юу гэж асуудаг. Ерөөсө бүртгүүлэхгүй төлбөргүй 4 сарын 2-ны нөгөө one event тоолд болох өдөрлөг ч гэсэн ямар нэгэн бүртгэл байхгүй төлбөргүй тэгээ хурж ирээд сонирхсан мэдээллүүдээ аваад байгууллагуудтай уулзаад явах боломжтой. Тийм. Айгүйх асуудаг асуулт нь шүү дээ. За 4 сарын 2-ны өдрөлийн талаар яриач. Бас манай танай байгууллага бас хамтран зохион байгуулж байгаа шүү дээ. Тийм. Ямар байгууллага зохион байгуулж байгаа. Айгүй олон байгууллага зохион байгуулж байгаа. Тэгээд аутизмын холбоо байна, манайхаа байна, Тэмүүлэл аутизм хасах гэрэл, спектрум спорт центр, тэгээ Ана центр гэх мэтлэн айгүй олон байгууллага зохион байгуулж байгаа. Тэгээд бид энэ одоо өдөрлөгөөрөө аутизмтай холбоотой ажилладаг бүх байгууллагуудыг л оролцоосоо гэж хүсэж байгаа. Тийм оролцож байгаа. Тийм тэгээд энэ өдөрлөг маань 11 цагаас одоо энэ 4 өдрийн 11 цагаас орой 7 цаг хүртэл үргэлжлэнэ. Тэгээд хүссэн одоо боломжтой цаг хараа хурж ирээд мэдээллүүдээ аваад тэгээ манай хөтөлбөрийн одоо өдрлийн хөтөлбөр нь бас гарсан байгаа. Тийм сонирхож байгаа хүмүүсийнхаа мэдээллийг сонсох одоо цагаа бас зохицуулаад хүрээд ирэх боломжтой. Тийм. Одоо юугаар гарч байгаа хэ юу сурчлаа пострууд маань. Тийм манай найруулагч оруулах бах өдрлийн хөтөлбөрүүдийг тэгээд үзэгч сонсогч нар маань бас хараад авах бах. Бас нөгөө саяын дурдсан зохион байгуулагч байгууллагуудын пэйж утас болгон дээр бас мэдээлэлүүд явж байгаа бах тийм. Одоо энэ чинь нөгөө нэг жил болгоно л бид
тэр яг 4 сараа бүр яг л таниулахтаа л зориулъя гэж хийдэг. Тэгээд манай байгууллагууд маань маш итвэг санаачлагтайгаар одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгэхээр сонирхож байгаа хүн байвал санаа зовлтгүй хүрэлцээр ирээ гэж урьж байна. Хүн их хэрэг тусам одоо бидний хийж байгаа үйл ажиллагаанд одоо чадах чинь нэгрээ тусалж байна л гэсэн үг. Тийм. Тэгээд бас бид ч хамтраад нийгэмд бас эерэг мэдээлэл түгэх хамгийн том гол зорилгыг бас тээдэг тийм энэ өдөрлөг арга хэмжээнүүд маань урд нь бол анх нөгөө 2 3 хоног төрийн бас байгуулах багт тустай гэл арга хэмжээнүүд хийдэг байсан тийм. Тэгэд надад одоо энэ нөгөө нэгдсэн арга хэмжээнүүд маш их таалагдчихсан. Хүмүүс тийшээ нь очимоор ч байдаг, ийшээ нь ч очимоор байдаг тийм. Тэгээ нэг өдөр давхартаа тахлаар бас хаашаа нь очих уу гэдэг бүтэн мэдээлэл бас авч чадахгүй өнгөрчгөөд байдаг. Тэгээ нодлонгийн арга хэмжээ бас цар хүрээ нэлээд том болсон шүү дээ. Тийм. Бид хэд нэг бас ингээд ярилцаад тийм ингээд аль болох нөгөө үйл ажиллагаануудаа ерөөсөө өдрийг нь давхцуулахгүй байх талаар амар тийм хичээж ажиллаж байгаа одоо байгууллагууд маань. Тийм байлээ. Одоо маргаашнаас эхэлж илээ шүү дээ. Тийм, ер нь бол маргаашнаас эхэлж байгаа. Тэгээ 4 сарын 1-ээс эхлээл явж байгаа. Тийм. Тэгэл энэ 4 сар ер нь нэлийн их сайн мэдээллийг түгээж чадах болов уу гэж бодож байна. Ээжүүд бид нар ч бас гар бие их оролцдог байсан шүү дээ. Тийм. Яг өөртөө юу гэсэн мөртлөө одоохоо нэг цаг үеийн мэдээлэл ингээ хөгжөөд ирэхээр тэрний хажуугаар айгүйх олон байгууллагууд нэмэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр би тэд чинь өөртөө хаана юу байгааг мэдэхгүй учраас тэнд очиод мэдээлэл авчиж чаана. Тэгээд хоёр талаар өөртөө тодорхой хэмжээнд мэдээлэлтэй гэж бодож байгаа мөртөө тэнд очингууд зөндөө их мэдээлэл аваад гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ жилийнх ч гэсэн бас түрүү жилийнхайг бодвол нөгөө бас оролцож байгаагүй байгууллагуудаас харагдчих шиг байсан. Тэгэхээр тэнд бас ирээд мэдээлэлүүд аваад бас мэдээллүүд бас гоё шинжлэгддэг цаг үетэйгээ нэлээд. Одоо надад энэ жилийнх дээр аутизмын холбооны судалгаа аягүй сонирхолтой санагдчихэв. Тэр нөгөө том судалгааны үр дүн аягүй сонирхолтой байх бах. Тийм. Бас аягүй их ач холбогдолтой байх бах. Тийм. Цаашдын одоо судалгаа шинжилгээ одоо цаашдын чиглэлд ер нь аягүй ач холбогдолтой. Хөтөлбөр харсан чинь хамгийн ихэнд нөгөө юугаа судалгаагаа танилцуул үр дүнг харуулна гэд ярина гэсэн. Тэгээ би тэрэнд нь тааруулж очино. Тэр яг сонирхолтой. Манай хас бол Тэнгэрлэг ээжүүд байгууллага маань анх нөгөө байгууллага гинэ одоо амар том ярьсан. За байгууллага болох болтгоо. Бид нар чинь ээжүүдийн одоо клуб маягийн те групп байдаг. Тэгээд анх бас үүссэн байгуулагдчихсан шалтгаан маань бас манай Аутизм Монгол анд төрийн бас байгууллагатай бас салшгүй холбоотой. Тэгээд Тэнгэрлэг ээжүүд группийнхан админууд нь Аутизм Монгол андтайгаа хамт нэг ширээн дээр нэг стейшн дээр зогсно. За тэгээд хөтлөгчнөрийн зүгээс бас нэвтрүүлгийн талаарх мэдээллүүд бас тэнд өгнө. За тэгээд админуудын группийн админуудын зүгээс гаргасан орчуулгын номнууд бас худалдаалагдана. За тэгээд энэ өдөрлөгт ирвэл бас зөндөө олон бас илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг стейшн болгон дээрээс авах тий. Олон байгууллагууд бас нэмэгдэж байгаа бол мөхөрлөөс нэг асуулт байна. Оргил маань одоо бас аутизмтай амьдрал нь холбогдоод зөндөө олон жил болсон тий. Түрүү попуд гэсэн үү тий. Нөгөө про гэдэг таныг хэлсэн аахгүй. Би чамаг өөрийг ярьж байна гэж бодлоо. Тэгээд миний асуух гэж байгаа асуулт анх чи аутизмтай ингээд ажиллаж эхэлж явах үе. За тэгээ өнөөгийн үе ингээд харьцуулахад ер нь мэдээлэл юмнууд нийгэмд одоо төгж байгаа байдал ер нь өөрчлөлт хэрвээ тэр талаар бас хуваалцаач. Тийм. Мэдээж нөгөө шал ондоо тэнгэр газар шиг байгаад байгаа. Тухайд одоо хүмүүсээ мэддэггүй тэгээд бүр яг нэг шин мэдээлэл шиг л байдаг гэсэн. Одоо л хүм болгон мэддэг. Тэгээд юу гэдэг бүр илүү тийм нарийн шинжилж судалсан шин мэдээлэл байвал одоо юу гэдэг сонирхолтой тийм ээ. Тэрнээс нөгөө хүн болгон л ерөнхийдөө мэддэг болцсон. Тэгэхээр нэг төрлийн мэдээлэл тавиад ахын бас шинэ мэдээлэл мэдлэг болж чадахгүй. Тэгэхээр бас нөгөө бидрийг ч гэсэн хөгжихийг аягүй шаардж байгаа. Тийм амар сайн ер нь эерэг өөрчлөлтүүд аягүй гарсан болов гэж хараад байна. Мэдээж нөгөө юм хөгжихлээр ингээд бас нэг сөрөг талууд бас байгаад байдаг. Тийм сөрөг хандлагатай нөгөө тогтцоо хандлагын мэдээллүүд мэдээд бас буурдаггүй. Нөгөө вакцинтай холбоотой мэдээллүүд бас тэгэл энэ жил гарч ирэл нэг самрах шахаал тэгэл өнгөрсөн гэх мэтчлэн тэгэл сөрөг юмнууд бас байгаа. Гэхдээ эргийн илүү сайн эерэг хөгжил нь илүү сайн илүү байгаа гэж хараад байна.
одоо жишээ нь юм бол энэ нөгөө аюул олон байгууллагууд шүү дээ. Тийм байгууллагууд олон байх тусам нөгөө хүүхдэд хүрж байгаа хүртээмж нь их болно. Тийм тэгээд мэдээж нөгөө дотроо бас жижигхэн өрсөлдөөн байх бах. Тэгээд өрсөлдөөнөөс нөгөө хөгжил илүү явна гэх мэтчлэн ингээд чинь л яг нөгөө аюу сайн сайжирсан шинжлэгдсэн хөгжиж байгаагийн шинжин болов гэж хараад байгаа. Тийм шүү дээ. Анх ингээд тэр 14 онд бол яг Монголын аутизмын холбоо аутизм Монголанд ерөөсөө хоёрхан төрлийн бас байгуулга байсан. Тэгээд 4 сарын аутизмыг таниулах үед одоо сарын хугацаанд бол манай аутизм Монголындынх нэг зөвлөх ээжгээд төсөл хэрэгжүүлээд 10 ээж суугаад тэгээд бид нар өөрсдөө сурч илаа тэгээд тухайн үед бас ажиллаж байсан манай Бомбая гэх сэтгэл зүйч байгаа хин Нэм Паган маань бас байгаа. Аутизм Монголанд байсан. Мундаг сэтгэл зүйчнэр бас аутизмтай хүүхдүүдтэй ажилласан туршлагаар бас олон одоо хүүхдүүдийн хөгжилд бас хувь нэмрээ оруулаад л явж байгаа тий. Бас яг нөгөө өнгөрөх гээд идэв шүү дээ нөгөө одоо Нэм Паган байна нөгөө бас спорт центрийнхэн байна. Бүгдээрээ спорт уран бэлэг. Тий. Тэгээд хэм байгаа штэ. Бадам Рахчаа гэдэг хоёр сэтгэл зүйчд. Ер нь ингээд нөгөө игдээ манахаар дамжсан хүмүүс гэж ярих гэдэг тийм. Тэгэхээр бас яг ингээд нөгөө community-дээ бас нэмэр болж байгаа юм болов уу гэж бас бод. Тийм би бол тэгж боддог ш. Түн одоо нөгөө аутизмтай хүүхэдтэй эцэг их тий асран хамгаалагч нар гэр бүлийн гишүүдийн илүү ингэж нөгөө цаг зарцуулснаас илүү яг энэ мэрэгжлийн хүмүүс тий энэ чиглэлээр ингээд дагнаад ингэж удаан тууштай ажиллаж байгаа нь бүр нэг тийм бахархмаар санагдаад байдаг. Тийм. Нөгөө ойр дорнд нь тийм хүүхдүүд байхгүй мөртлөө энэ мэрэгжлийг сонгоод сэтгэлээсээ ажиллаад одоо цэцэрлэгийн багш нар байна. Тийм. Цэцэрлэгийн багш нар байна. Тэгээд манайх ч одоо зөндөл цэцэрлэгийн багш ажилласан, гарсан тий одоо тэгээд өөр газар ажилласан ч гэсэн одоо аутизм хүүхдүүдэд ажилласан туршлага нь хайцгаа тий. Тэгээд бас нэг хоёр хүүхдэд ч гэсэн тусаалаа явж байгаа гэж найддаг. За танай байгууллага одоо ер нь яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тий. Манайх ч нөгөө цэцэрлэгтээ мэдж байгаа. Тий. Анд хүүхдүүдээ цэцэрлэгтээ тийм. Тэгээд цэцэрлэгийн үйл ажиллагаа маань бас тэгэл хэвийн үргэлжилж байгаа. Тийм. Төрийн бас маань болохоор бас нөгөө цэцэрлэгийнхаа үйл ажиллагаанд оролцоод тэгээд гарын авалгаа тэгээд цаашдаа бас нэг хид хідэн ийм гарын авалгууд бас хийдэг бодолтой байгаа. Тэр чинь нөгөө нэг дарга хүмүүс штэ гар авлага ном биш. Ном биш тийм. Тэгээд бас гаднаас айгүй их мэрэгчлэтнүүд бас урьж өнгөрсөн хугацаанд бас айгүй болон сургалтуудыг бас зохион байгуулж ирсэн тий хүүхдүүдтэй ажиллуулж ирсэн. Энэ жилийн үед төлөвлөгөө байна. Энэ жил яг тийм одоо волонтерүүд байхгүй байгаа төлөвлөгөө. Тийм. Ер нь дараа жилээс яг нөгөө тэр чинь одоо сүүлийн үед нөгөө Австралийн волонтерүүдтэй л амар ойрхон ажиллаад байгаа. Тийм. Fiona Moore гэдэг. Тэгээд яг уу Fiona Moore бит хоёрын одоо нөгөө зорддог манай байгууллага хоёрын зорддог чиглэл нь болохоор нөгөө outreach л гэж үзээд байгаа. Одоо хөдөөрөв дэлгүүж гэсэн нөгөө хүмүүс хүрч чадахгүй байгаа. Одоо нөгөө нэг хөгжлийн төвүүд байгаа штэ. Нэг 6 төв байгаа. Тэр бит хоёр чинь нэг 2 дээр нь очсон. 3 дээр нь очсон. Тийм тэгэхээр гоо 2 дээр нь очсон юм байна. Тэгэхээр одоо 4 төв үлдсэн тийм. Тэгээд нэг төвөр нь очоод бас мэдээллүүдэд түгээгээд юм боллоо. Хүртэнтэй юм боллоо. Ямар 6 төвүүд вэ? Өөрчлөлт. Юу штэ нөгөө ховдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв. Тарханд нэг төв байгаа. Төвийн бүсийн. Тэгээд хөвсгөлт нэг төв байгаа. Одоо нөгөө хойд бүсийн. Тэгээд зүүн тишээ хаана гэдэг лээ. Сүхбаатартай нөгөө хинтэд байгаа хаа. Тийм тэгээд урагшаа болохоор өмнө говь байдаг. Тийм төв байгаа. Тийм манай нэвтрүүлгийг бас бидний дэрэгт гайхамшиг нэвтрүүлгийг орон нутгаас бас айгүй их олон сонсогч нар сонсдог. Тэгэхээр тухайн саяын дурсан аймагуудад бас хөгжлийн төвүүд байгаа юм байна шүү дээ. Эцэгчүүд бас тийшээ очиж мэдээлэлүүд бас авах боломжтой. Тийм жишээлбэл нөгөө ховдын төв гэх юм бол нөгөө Баян-Улгийн увсын увс ховд гэдэг. Тийм байна. Яг бүсчлэлтэй юм байна. Тийм хүүхдүүдэд хүлээж авдаг. Тэгээ бас тэр төвүүд бас нөгөө явуулын үйлчлээ гэж бас байд юм билээ. Тийм тэгээ нөгөө аслагдсан сумуудаараа явдаг үйлчлэгийг үзүүлдэг тийм төвүүддэг. Тийм гэхдээ нөгөө зөвхөн аутизм биш нөгөө бүх төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон хүмүүст зориулсан төвүүд учраас мэдээж ажлын ачаал бас айгүй эхлэдэг харагддаг.
Гэхдээ яг тухайн бүсчилсэн одоо төв дээр очиод бас тодорхой хэмжээний мэдээлэл бол авах бах тий. Тийм. Одоо бас нөгөө Улаанбаатар хотод байдаг юмнууд маань бас 4 сарын 2-нд оролцох юм билээ шүү дээ төвүүдүүд байна. Тэр ямар төвүүд оролцох гэж байна. Тийм нөгөө зохион байгуулж байгаа яг 6-7 газрууд маань бүгдээрээ оролцсон. Тийм тэгээд аюу олон газрууд нэмэгдээд байгаа тийм үед тэгээд яг тэрийг нь сайн яг гүцэж хараагүй байгаа тийм яддаг ч гэсэн аюу бол олон л байгууллагад оролцсон тийм. Нодлон ч нөгөө сэргийн засах төвүүд байсан тийм Баян зүрхийн Сонсуулангийн 2 төвийнхэн байсан. Тусгай олимпийнхан байсан. Тийм. Сэргийн засах төвийн талаар эцэгчүүд бас тэр бол мэддгүй юм билээ. Тэгэхээр бас тэн дээр очиод мэдээлэл аваарай гэж хэлмээр энэ нөгөө дүүрэг болгоно байгаад байдаг шүү дээ. Тэрийг мэддгүй юм билээ зарим нь. Тэгэхээр тэн дээр очиод бас мэдээллүүдийг бас аваарай. Тусгай олимпийнхан бас байх бах. Тийм, тусгай олимпийнхан бас байх бах. Тийм. Одоо нөгөө хүүхдүүд нь томорцсон эцэгчүүд бас тусгай олимпик аяг сонирхдаг тий ямар сургалтууд спортын хөдөлгөөний сургалтууд явж байна тэрлийн мэдээлэл өсөж байгаа бол за эрүүл мэндийн гэвэл сая 2 сэргийн засах төвүүд байна. Тэгээд төрийн бас сургуулиудаас 1-2 сургуулиуд байна. Тусгай сургуулиудаас байгаа. Одоо ч сургуулиудыг тусгай сургууль гэж нэрлэхэ болчиход байгаа тий. Би ч одоо нэг эртний үешглэх юм. Одоо хүүхдүүдийг хүртэл тусгай гэж нэрлэгээ бараг болоод байгаа юм шүү. Тий. Тэгээд мөнхөрөл маань бас одоо ингээд олон жил аутизмтай хүүхдүүдтэй ажилласан туршлагатай. Тэгэхээр багш нарт бас одоо сургуулийн багш нар, цэцэрлэгийн багш нар нэг хүүхдүүдийг анзаардаг ч гэсэн бусад хүүхдүүдээс арай өөр байгаа гэн. Тэгэхээр аутизмын шинж тэмдгийн талаар бас багш нарт бас нэг мэдээлэл өгвөл. Тэ. Ийм хэрвээ шинж тэмдгүүд байх юм бол аутизм байх магадaltaй шүү. Эцэгт нь одоо зөвлөөрөө тэ үзүүлээрээ сануулаарай гэсэн тэм зөвлөмж бас өгөл зүгээр. Тийм. Нөгөө багш нар өөрсдөө амар гэрхаа болчдөг. Цэцэрлэгийн багш нар жишээл анхлан мэддэг, ихэнх тохиолдолд анхлан мэддэг хүмүүс нь цэцэрлэгийн багш нар байдаг. Тийм. Одоо 2 настай хүүхдүүд анх цэцэрлэгт ороход үг хэлж сураагүй байх нь мэдээж нэгдүгürt нөгөө хамгийн том асуудал нь гэсэн үг. Гэхдээ зөвхөн аутизм ч гэлтгүү тухайн хүүхэд яг 20 настайдаа нөгөө ярихгүй хэлэхгүй байгаа гэвэл аутизм биш юм а гэхэд өөр нэгэн асуудал байгаа л гэдгийг нөгөө ойлгож хэрэгтэй. Тийм. Тэрийг л нөгөө эцэгчүүд бас зүгээр ойлгуулж хэрэгтэй. Тийм. Зөвхөн нөгөө аутизм гэлтгүүгээр мэдээж тэгээд нөгөө нийгмийн харилцаа байна. Одоо үеийнхээ хүүхдүүдтэй яг тоглож харилцаж чадахгүй байх. Тэгээ багшийн командыг ойлгохгүй байх нь бас хамгийн том шинж тэмдэг. Тийм. Эдгээр шинж тэмдгүүд байх юм бол ерөнхийдөө нөгөө хүүхдтэй баг зэрэг хоцрогдоод байна гэдэг эвтэйхнэр эцэгт хэлэх боломжтой. Тийм. Бас нэг багш нарын гаргадаг алдаанууд нөгөө нэг танаа хүчин тийм байх юм байна гэдэг нөгөө шууд мэдгүй гэж ярьцдаг. Тэр мэн том алдаа. Тийм. Яг үүндээ нөгөө хэл ороогүй байх нь яг аутизм юм уу эсвэл өөр төрлийн асуудлууч байж болно шүү дээ. Хөгжлийн асуудал эсвэл харилцааны асуудлууч байж болно. Тийм. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн нөгөө сэтгэл зүйч олон жил ажиллаж байгаа ч гэсэн сэтгцэн юм чи яг юу гэж онцлон тэрийг л баримтлна гэдэг юутай зарчимтай. Тэгээд шууд харваас нөгөө яг за аутизм байна да гэж бодож байгаа ч гэсэн нөгөө ёс зүйд хэлж болохгүй. Заавалчгүй юм чи онш хэрэгтэй. Тэгэхээр миний юу болохоор аутизм байх магадaltaй гэдгийг харуулж байгаа маа. Шинж тэмдгийн үед харуулж байгаа маа гэж боломжилж ярьдаг. Энэ ч гэсэн нөгөө эцэгчүүдэд нөгөө сэтгэл зүйд буухт байдал нэрэ юу гайгүй. Тэгэхээр багш нарын хамгийн анхаарах хэрэгтэй зүйл нь ерөөсөө нөгөө яаж эцэгчүүдэд хэлэх вэ гэдэг л байдаг. Тийм. Эцэгчүүд юу гэдэг юм факт харах хэрэгтэй. Нөгөө яг хоцрогдож байгаа гэдэг фактыг харах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хөгжлийн үзүүлэлтийн чартууд байдаг. Чартуудыг ингээд бөглөөд одоо багш нар болгоно нөгөө биеийн хөгжлийн судалгаа үнэлгээнүүдийн хэл ярианы нийгэмшлийн үнэлгээнүүд бас яг цэцэрлэг болгон багш нар болгон хийж байгаа. Тэгэхээр тэр нөгөө хөгжлийн үзүүлэлтүүдээ өөр хүүхдийнхтэй харьцуулдаг ч юм уу эсвэл ийм байх хэрэгтэй байхад ийм хоцрогдолтой гэдэг фактууд харуулах хэрэгтэй нэгдүгээр. Тэгээ харуулад энэ хоцрогдол юунаас үүсэж байгаа вэ гэдгийг та хэд нэг шалгуулад үзээч хараад нэг яваарай гэд эвтэйхнэр хэлвэл хамаагүй лөө нөгөө бодтойгоор буух юм болов. Зарим нөгөө хүмүүс одоо хүн болгон өөр өөр. Тэгэхээр яаж хүлээж авах вэ гэдэг нь бас өөр өөр. Тийм тэгэхээр айгүй эвтэйхнэр л ойлгуулах хэрэгтэй.
Тийм. Аутизм байна. Танаа хүч аутизмтай байна гэд хэлцдэг нөгөө Харин тийм. Шууд хүн тусна хүн та. тусна эсэргээрээ нөгөө хариу үйлдэл нь мэдээж бүр амар хариу үйлдэл гарч ирнэ. Тэгэхээр нөгөө тэрнээсээ шалтгаалаад нөгөө цаг алдах тохиолдлууд бас байна. Зарим эцэгчүүд шууд ингээ үзүүлэх боломжтой л доо. Гэхдээ нөгөө зарим хүмүүс үгүй зүгээр гэдэг цэцэрлэгийн солиод үр цэцэрлэгт оруулаад тэгээд нөгөө цаг алдаад явах байдал нь ч гэсэн нэмэгдээд ирэх боломжтой. Тэгэхээр нөгөө багш нар хэлэхдээ л амар болгоомжтой эвтэйхэн байх хэрэгтэй. Одоо тийм өдрөлгүүд дээр ч гэсэн багш нар маань бас их хэрдэг байгаас л гэж бодоод байна тий. Тэгээ нөгөө эцэгчүүд эцэгчүүд гэхгүй тэгээд эцэгчүүд нь болохоор өөрсдөө яах вэ хүү гэл нөгөө нэг гарц гаргалгаа хайгаад идэг тэр чинь нөгөө багштайгаас хамтарч ажиллаж иж үр дүн гарах юм чинь багш нар маань бас их ирж өдрөлг дээр ирж оролцоосэй гэж. Яг зөв байлаа шүү. Тэгээд нэвтрүүлгийн цаг бас дуусах төвчлээ. Аюугаа урд нь өнгөрчтэй маа. Нэвтрүүлгийн цаг. Тэгээд мөнхөргөлийг маань сүүлийн юг одоо хүүхэд нэг өөр байгааг мэдсэн эцэгчүүд яг ямар шатаараар хаашаа хандах вэ? Тэр талын мэдээллийг өгөө. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая тий. За мэдээж нөгөө дүүрэг хорооныхоо имлгүүдэд хандах боломжтой. Хамгийн анхан шатны өрхийн имлэг дээр байсан тий. Яг мэдээж өрхийн эмч болгон одоо юу гэдэг аутизм талаар мэдлэгтэй байх албагүй. Тийм. Гэхдээ ер нь бол эмч нар арай илүү нөгөө энгийн хүмүүсийг бол арай илүү мэдлэгтэй байгаа. Тэгэхээр зөв чиглүүлж өгөх боломжтой. Тийм. Тэгээд ер нь бол өрхийн имлэг, тэгээд дүүргийн имлэг, тэгээд юу сэтгцээр үлмийн үндэсний төв. Тэгээд хүүхд төсвийн клиник, өсвөр үеийн клиник дээр наачна. Тийм. Аутизмын албан ёсоор онцлж байгаа нэг л газар байгаа. 3 дугаар шалтгаан имлэг болох сэтгцээр үлмийн үндэсний төв. Тийм. Сэтгцэн имчил яг албан ёсны онш тавина. Тэгээд одоо олон нөгөө төрөмс байгууллага сургалтын төвүүд бас нөгөө үнэлгээ хийдэг болсон байгаа. Тэгээд үнэлгээний үр дүн бол гэдэг хүмүүс албан ёсны онш биш гэдгийг бас анхааруулж бас хэлэх нь зөв баг тий. Тэр үнэлгээ бүх юм чинь харж иж эмчил эцсийн мөчөд онш тий. За тэгээд энэ хүрээд нэвтрүүлгийн маань цаг дуусж байна. Тэгээд сонсогч үзэгчд маань тий 4 сарын туршид одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрөмс байгууллага тий байгууллагууд та эрүүл мэндийн байгууллагууд бас мэдээллүүд бас аутизмын талаар түгэн. Тэгээд манайх аутизмтай иргэн хүүхэд байхгүй гэж хандлагагүй тий энэ бүх мэдээллийг бас сонсоод магадгүй та тийм одоо эргэн тойрондоо тийм гişүнгүү ч гэсэн энэ төлөв мэдээллийг сонсчих юм бол дараагийн удаад тий бусад хүмүүст бас зөв ойлголттой болж мэдээлэл түүх гэхэд тий хэрэг болох болов уу гэж бодож байна. Тэгээд бүх өдөрлгүүдтэй чадвал цаг гаргаад очиод тий. За манай эцэгчүүд бол очих бах. Тэгээд хөтлөгч Откогийн маань уриалснаар тий багш нар бас жохон ч гэсэн цаг гаргаад тэнд байгаа байгууллагуудтай нэг хальт очиод юу бол тийм байх мэдээд авчих юм бол бас хэрэг болох болов уу гэж бодож байна. Тийм. Яг манай хөтлөгч нөгөө орой 7 цаг хүртэл үргэлжилсэн. Тэгэхээр ажиллаад хараад нэг ороод гарвал бас хэрэгтэй мэдээлэл авах боломжтой тий. За тэгээд урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн мөнх оргилцаас баярлалаа. Тэгээд энэ удахгүй бас дахиад урих л баг. Би бол одоо поронуудын нэг л гэж бодож байна шүү дээ. Нөгөө поро эцэг их гэж хэлсэн байхгүй. За тэгээд радиогийн 1-р студид хөтлөгч Аюка Отко, найруулагч Мизу нар байлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай сонсогчдоо 4 сараар хамт байцгаагаарай. Хүүхэд бүхэн өөр онцлогтой. Өөрөөрөө өнгөөр гэлтдэг. Би ч мөн адил тэдний нэг юм. Бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг танд хүрлээ.